5 дугаар хороо маань нийт 5,000 өрх нэг 20-од мянган иргэд амьдарч байна. Энд ямар ч орц гарцгүй байна. Ногоон байгууламж болгож тохижуулна гэсэн амлалттайгаар гаражуудыг буулгасан. Тэгээд ерөөсөө 1 жилийн дараа газраа чөлөөлөл 1 жилийн дараанаас 24-25 онд энэ манай 400-400 метр квадрат газрыг эзэмшүүлсэн гэрээ хийсэн байгаа байхгүй юу? Иргэд бид яагаад нэг жоохон энэ ногоон талбайг ингээ байлгаад байж хайрлаад хамгаалаад байж болдгоо юм бэ. Бидний одоо энэ эрх ашигт эрүүл аюулгүй амьдрах энэ одоо эрхэнд маань одоо ноцтой халтж байна. Энэ талын хар хайрхан эмэг компани. Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 13-ын 2 дугаар байрны ногоон байгууламжийг талын хар хайрхан компани 2024 оны 11-р сарын 7-ны өдөр эзэмшилд авчээ. За ингэхдээ энэ газарт 5-аас 8 давхар орон сууцны барилга барина гэсэн юм. За 13-ын 2 дугаар байрны оршин суугчдын хэлж буйгаар Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр одоогийн байдлаар 5,000 орчим өрхийн 20,000 гаруй хүн амтай байгаа юм. За тухайн Modest Residence барилга баригдаагүй байсан ч энэ дайлхидын шугам сүлжээ болон цахилгааны хомсдолтой за хүн болон машины орц гарц дутагдaltaй байгаа талаар тэд мэдээлж байлаа. 5 дугаар хороо маань нийт 5,000 өрх нэг 20-од мянган иргэд амьдарч байна. Энд ямар ч орц гарцгүй байна. Өнөөдөр биднээс одоо энэ барилга босоогүй байж хахад цахилгаан за мөн дээрээс нь усны асуудалтай байна. За одоо энд ингээ 23 давхар байшин босчоор иргэн 50 иргэн одоо хавийн байрад одоо бүгд одоо ачаалттай болох нэ. Иргэд бид яагаад нэг жоохон энэ ногоон талбайг ингээ байлгаад байж хайрлаад хамгаалаад байж болдгоо юм бэ. Бидний одоо энэ эрх ашигт эрүүл аюулгүй амьдрах энэ одоо эрхэнд маань одоо ноцтой халтж байна. Энэ талын хар хайрхан эмэг компани. Яг одоо энэ газар тэр газраа дээр маань гаражууд байсан. Иргэдийн нөгөө тоосгон гараж. За хотын дарга сумын газрын үед нийтийн эзэмшлийн талбай гэдээ нураасан. Тэгээд нураангууд биднээс энийг гоё зөвлөжүүлээ ногоожуулаад байж исэн чинь одоо ямар дарга нь ингээд захирамжийг өгсөн байгаа мэдэхгүй байна. 13-ын 2 дугаар байрны хашаанд байрлах 414 м квадрат болон 395 м квадрат талбай бүхий газарт өмнө нь дулаан гаражууд байсан бөгөөд эдгээрийг хотын дарга сумын газрын захирамжаар буулгасан байна. Тухайн үед дүүргийн удирдлагууд уг байршилд барилга барихгүй. Харин ногоон байгууламж байгуулна гэж оршин суугчдод мэдэгдэж байжээ. Гэтэл үүнээс ердөө 1 жилийн дараа буюу 2024 онд талын хар хайрхан компани уг газрыг эзэмших хэрэг авсан байна. Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо бол нутаг дэвсгэрийн хувьд социалист нийгмийн үеийн өнгө төрхийг хадгалсан архитектур онцлогтой тийм юу байгаа шүү дээ. Хотгон хороол байгаа те. Энэ дунд нөгөө нэг жижиг ногоон байгууламжийг устгаж өндөр давхар орон сууц барьж иргэдийн нөгөө нэг харах өнцөг нарны гэрлийг хаах нь өөрөө зохимжгүй байгаа юм. За манай энэ тохиолдолд болсон 2023 оноос хойш эхэлсэн асуудал. Та нар бол мэдж байгаа те хот даяараа бүх одоо энэ нийт даяараа л одоо энэ шууд замаасаа ордог гаражуудыг байхгүй болгож эхэлсэн те. Энэ бол бас хотын өнгө төрхөд сайнаар нөлөөлөх зүйл болсон гэж би бас хардаг. Ногоон байгууламж болгож тохижуулна гэсэн амлалттайгаар гаражуудыг буулгасан. Тэгээд ерөөсөө 1 жилийн дараа газраа чөлөөлөл 1 жилийн дараанаас 24-25 онд энэ манай 400-400 метр квадрат газрыг эзэмшүүлсэн гэрээ хийсэн байгаа байхгүй юу. Нийслэлийн газар зохион байгуулах албанаас гэрээ хийсэн байгаа. Энэ хоёр газар дээр талын хар хайрхны нэр дээр тэгээд ингэснийхаа дараа энэ мэдээж компани бол нэг гэрчлэгээ авсан учраас гэрээгээ хийсэн учраас архитектур төлөлтийн даалгавар авах гэдэг юм тий. Тэгээд энэ эхнийх дээр нь болохоор 5-аас 8 давхрын зөвшөөрлөөр газраа уулна авсан юм байгаа. Нөгөө газраа болохоор үйлчлэгээний төв эмнэлгийн зорилттойгоор газраа авсан байгаа. Тэгсэн чинь одоо 1 жилийн дараа хөөцөлдсөөр явж байгаад энийг үйлчлэгээтэй орон сууц гэдэг хоёулан гарна. Тийм архитектур төлөлтийн даалгавар гаргуулад авсан. Одоо ерөөсөө яг энэ шатандаа л явж байгаа. Нэг энэ байр чинь 2006 онд ашиглалтанд орсон байр байхгүй юу? Тэгээ одоо энэ 20 жил болж байгаа байрыг айлуудын хаалгыг одоо талын хар хайрхан гэдэг компани айлуудын хаалгыг тогшоод одоо ингээд танад бид нар ингээд байрыг чинь нураа
нураагаад ингээ оронд нь ингээ бид нар ингээ барилга бариад өгье. Тэнгүүтээ банктай хамтраад гурвалсан гэрээ хийгээд гурвалсан гэрээн дээр болохоор банкны баталгаа өгнө. Банкны баталгаа нь яг ямар ч банкны баталгаа тэрийг бол бид нар мэдэхгүй.